онцгой байнгын хороогоор манай сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл бол дэмжигдсэн байгаамаа. Гэвч төсвүүдээр өчигдөр одоо дэмжигдсэнгүй. Учрыг манай гишүүд бас сайн ойлгоогүй юм шиг байна. Яагаад гэвэл сонгон хайрхан дүүрэг шилжин иргэсэд маш ихтэй. Өнөөдөр 315,803 иргэдтэй болчиход байна. 80 гаруй мянган өргөтэй. Тэгээд энд одоо 170 хүний ганцхан нэгдсэн эмнэлэгтэй байна. Сонгон хайрхан дүүрэг 200 гаруй мянган иргэний дотор дунд ганцхан нэгдсэн эмнэлэг. Тэгээ энэ нэгдсэн эмнэлгийг ядчихад зориултын бас жошдуудлын зориулттай залуучууд гэдэг жошдуудлын зориултаар баригдсан ийм нарийнхан коридортой лифтгүй за тэгээ хүний нас илхэн дээр дээшээ 4 давхар хүртэл зөөхөд маш хүнд нөхцөлтэй ийм ганцхан жижигхэн одоо зориултын бус эмнэлэг 300 мянган хүний дунд ажиллаж байгаамаа. Тэгэхээр энэ эмнэлгийн өргөтгөлийг барья гэж олон жил хөөцөлдсөн. Тэгээ нодлон одоо цог цэцэг сайд байхдаа очиод энэ эмнэлгийг өргөтгөж өгнө гэд батламжийг гардуулсан байгаа. Тэгээд өчигдөр одоо гишүүд маань энэ учрыг сайн ойлгоогүй юм байна. Ингээд төсвийн байнгын хороогоор дэмжигдээгүй. Энэ эрүүл мэндийн төвийнхэн сонгон хайрхан дүүргийн эрүүл мэндийн төв бол удаа дараа биднэрт одоо ийм бичиг ирүүлсэн сонгогдсон гишүүдтэй энэ үнэхээр энэ олон 100 мянган хүний асуудлыг бодохгүй болохгүй байгаа. Тэгээ энэ дээр ямар санал байгаа гэхээр энэ эмнэлгийн өргөтгөлийг нийт төсөв 8.6 тэрбумаар барихаар ингээд өргөтгөл зураг төсөнд бэлэн болсон. Харин энэ 190 ортой тэгээд 2018 онд нэг 2.8 тэрбум төгрөг барьж тусгаж өгөөч. Энийгээр нэг суурай тавиад эхнийхээ цутгалтуудыг хийчээ гэсэн ч өчигдөр хасцсан байгаа. Тэгэхээр хэрвээ төсөв ийм одоо хүндрэлтэй байгаа бол ядахтаа энэс нэг тэрбумыг хасаад нэг 1.8 тэрбумыг тавиад өгөөч гэсэн юм санал байна. Энэ эмнэлгийнхээ өргөтгөлийг барих хэдэн давхрыг ядахтаа нэг ганц хоёр давхрыг эргэжил хийчих юм боломж байгаамаа энэ мөнгөөр. Энэ үнэхээр яаралтай юм шүү. Сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл. Одоо ингээд дутааны улирал эхэлнэ. Бид нар ахаал нөгөө ээж хүүхдүүдээ одоо 200-аас 250 ийм ээж хүүхдүүд орох байхгүй. Ахаад хажуутлынхаа барилга байшинг түрээсэлдэг коридороор чиглэлдэг энэ байдал бол үргэлжилнэ. Энийг гишүүд маань ойлгох хэрэгтэй байна. 217 мянган насан туршидтын дунд 170 ортой эмнэлэг байна. Энийг та нар маань ойлгоод энэ саналыг дэмжиж өгөхийг хүсье. За санал хураал.